За босно. Намайг хорлоо гэдгээ. Дэвтгүүрт гарсныхаа дараанаас эхлээд би уул нь бол эрүүлийн хамгаалах яам, эм хангамжийн систем, эмийн сангуудад 30 жил ажилласан эмийн мэрэгжлийн хөөн. Тэгээд дэвтгүүрт гарсныхаа дараанаас эхлээд нуруу өвддөг, хөл гар өвддөг болсон. Маш олон эмнэлгээр явсан. Ямар ч эмчилгээ авахгүй. Гинтхэн 14 онд л нэг суужгаал босох гэсэн чинь нуруу өвдөд. Нуруу өвдснөөсөө болоод хөл өвдөд. Хөлөө дагаад гიშгэж чадхаа байсан. Тэгээд одоо 2 газар эмнэлэгт хэвтээд ерөөсөө зүгээр болохгүй болохоор гэмтлийн эмнэлэгт очиж имрэ аппаратаар зураг авахгүй болсон чинь мөнгөнгүүр эмнэлэгт очиж адуу ферентийн кальц авч уу гэсэн зөвлөгөө өгсөн. Тэрний дагуу мөнгөнгүүрт ирж эмээ авч ихэлсэн. Эмчтэй үзүүлээд энэ аппаратаар оншоо тогтоолгоод тэгээ эмээ авч уусан. Би одоо энэ адуу ферентийн кальцийг уухтаа анхан бол маш их болгоомжилж исэн. Миний ходоод өвддөг, даралт ихтэйдэг энэ ер нь таархлуу гүйлүү гэсэн маш их эргэлзээтэй байсан. Тэгээ эмчний өгсний зөвлөгөөний дагуу эмээ авч уугаад хоёр хайрцгийг уугаад онцлогоосоо дараа хоёрыг уусныхаа дараа л миний хөл өвддөг, нуруу өвддөг гайгүй болоод орноосоо босч галзуухныхаа өрөөнд ордог болсон. Тэгээ энэ эмийг уусныхаа үр дүнгийн мэдээд энэ онцлогоонуудыг дандаа 2 сар уугаад 1 сар амраад ирээд л үзүүлдэг. Үзүүлэхэд улам үр дүн сайн болсон байна гэдэг ингээд юунуудыг гаргаж өгдөг. Бас энийг харуулсан. Тэгээд өөрийгөө онцлуулж үзүүлээд дараа нь хүүхдүүдээ үзүүлээд дүүнэрээ, үеийнхээ хөгшүүлийг бүгдэд нь зөвлөгөө өгөөд ойр дотныхоо хүмүүст маш сайн кальц байна. Энийг очиж үзүүлээ, зөвлөгөө аваа гэсэн. Тэгээд дүүнэр чи ирж үзүүлсэн, зарим нь сайн гарсан, зарим нь мууч гарсан. Тэгээ кальц авсан. Нэг охин маань хүүхэд гаргаад ерөөсө замаар гарахтаа хөл нь нугарчих гээд гарч чадахгүй яах вэ гэсэн. Тэгээд хүүхдээ онцлуулаад авч өгсөн чинь нэг хайрцгийг уугаал тэр охин маань зүгээр болсон. Маш сайныг мэдсэн, хачин сайн үр дүнтэйг нь мэдээд өөрөө би тэгээд 14 оноос хойш одоо хүртэл дандаа авч уудаг. Төв тоног амраад ирлэгэн тэрэнд нь амраад уухаа уугаад амархан амраад тэгээд ирнэ. Анхан уухтаа бол өдөрт 4 капслыг ууж исэн. Тэгсэн чинь сүүлдээ бол нэг уухтаа 3 капслыг ууж исэн. Эхлээд бол 13 удаа 4 капслаар 12 ширхгийг уудаг байсан. Тэгээд сүүлдээ өдрийн нэг уухтаа 3-ыг дараа нь уухтаа өдрийн 2, нэг уухтаа 2-ыг уугаад ингээд уугаад яваад байсан. Тэгээ одоо сая ирж үзүүлсэн чинь маш сайн болсон байна. 7 сарын 20-нд ирж үзүүлээ гэсэн. Тэгээд одоо үр дүн маш сайн байна гэдгийг одоо үеийн гөгсөөл, ийм ясны кальц нь ясан сэрэгдсэн ийм усуудыг авч уувал маш сайн байна. Үеийнхээ усууд жилийн залуучууд ч гэсэн ясны сэрэгжилт маш их явж байгаа гэж үргэлж ярьж идэг. Ялангуяа энэ хүүхэд гарсны дараа бол ясны сэрэгжилт маш их явагддаг юм байлээ. Энийг үеийнхээ гөгсөөлд хэлмээр байна. Залуучуудаа ч гэсэн хэлмээр байна. Маш сайн үр дүнтэй байгаа шүү. Эмээ нь бол хөл явж чадахгүй, орноосоо босч чадахгүй, тэрэгэн цэртэй анхан ингэж онцлуулж байсан. Одоо бол хааш явсан явдаг болсон. Тэгтээ маш удаан идэгдэг. Яагаад тэгж сайн болсон гэвэл маш удаан идэгдэг болохоор нь юу яасан. Үргэлжил үзүүлээл, уугаал, яваад ингээд байгаа хгүй. Ясны өвчин гэдэг нь тийм амархан идэгддэг эд биш байна. Эмбэл уухаар ходоод өвддөг энд би тэр юунуудын найрлагуудын үзэл ийм сайн юм байт юм бэ гэж анх ирж үзүүлсэн. Хэдэн тэгээд одоо болсон дээр юм да. Одоо энэ усуудаа баярлсан талархсан хэлмээр байна шүү дээ. Болно шүү дээ. Тий. Одоо энэ яг нь болсон. Гинтээ эмнэлгээр ингэ өөрчлөлтөд ийм болсон даа эмнэлийн хамт олон баярлалаа. Энэ бүтээгдэхүүнийг хийсэн тэр сайхан эрдэмтэн доктор усууд байна, эмийн мэрэгжлийн усууд байна, эднэртээ бүгдээрэнд нь маш их баярлж байгаа, үргэлж баярлж явдгаа хэлмээр байна. Биеэрээ тэр усуудаа очиж уулзмаар санагддаг. Би өөрөө бас эмийн мэрэгжлийн хүн болохоор очиж хэлмээр, ярмаар санагддаг.
Тэгээд энэ мөнгөн гүрт үйлчилж байгаа энэ усуд аюул сайхан зантай. Ирэх болгонд бол би талархаад буцдаг. Эмээ тогтмол авдаг, тогтмол уудаг. Их өвдөхгүй болонгууд эмээ хайчдаг усуд. Тэгж болохгүй. Энэ усуудаа маш их баярлж байна. Үргэлж баярлж явдгаа хэлье. Талархаж байна гэдгээл хамгийн сүүлд хэлмээр байна. Сайхан болсон. Хааж одоо би хааж явж чаддаг болсон. Шөнө мөн нуруу маш их өвдгөөс одоо өвдгөө байсан. Гуйж дагаж янгингаа байсан. Зүгээр л явж чаддаг болсон. Тэрийгэ хэлмээр санагдаж байна. Маш их талархаж баярлж байгаа шүү энэ усуудаа. Хамгийн гол нь зөв хэрэглэх, эмчнэрийн зааврыг маш сайн дагах хэрэгтэй. Тэгэл юм бол үр дүн маш сайтай байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За та энэ овог нэрээ Сүрэнгийн хорлоо. Таны өндөр насны хүн ч юм те. Сүрэнгийн нас тий өндөр насны тэтгэвртэй гэртээ суудаг.